За сайн байцгаана уу? Сайн байна уу? За өнөөдөр аав охин хоёр хамтдаа лайв хийхээр шийдлээ. Ягаад тэгэхээр зөндөө олон хүмүүс манай одоо охины энэ энерхэн гээд охин тэгээ яг хуу витамин охин гээд бүгдээрээ нэрлэлсэн байна лээ. Танаа витамин охин одоо хаана байна? Юу хийгээд байна? Ягаад одоо сүүлийн үед витамин охин гарахгүй байна гэд асуугаад байсан. Тэгээд би өнөөдөр зориуд одоо охиныгоо аавтайгаа хамт суугаад энэ аавынхаа лайванд орооч гэж хүссэн. Ер нь миний охин бол их даруухан л да. Тэгээд та бүхэн бас харсан байх. Тэгээд сүүлд нь аав нэг охиныгоо одоо өрөөгийн гэдэг лайваар үзүүлэх гэсэн. За тэгээд өөрөө бол зөвшөөрсөн. За хамгийн гол нь манай охин чинь аав ээжтэй их туслаад гоё одоо хоол хийж өгдөг, гоё одоо юмыг ингэж өглөөний хоол, тэгэл одоо кекс мэкс янз бүрийн юм хийж өгдөг байхгүй юу. Тэгээд тэр охиныхоо хийж өгсөн одоо гоё кек тэрнээс нь одоо нэгийг би өөрийнхөө фэйсбүүкийн стори дээр охиныхоо зургийг харуулахгүй тавьчихсан. Тэгсэн чинь одоо маш олон хүмүүс танаа охины тэр хийсэн кекийн юг жорыг авъя, танаа охиноор хийлгэж үзүүлээч гэд. Тэгээ би охиныгоо тэр кек хийж үзүүлээч аавынхаа фэйсбүүкээр тэрийг чинь гаргаж одоо хүмүүст үзүүлье гэж гуйсан. Тэгээ манай охин нэлээд гуйсны эцэст өөрөө зөвшөөрсөн. Би тэр энэ тал дээр нэг их ярьсан. За би бол одоо охиныгоо заавал чи тийг гэж ерөөсөө юу ядгүй. Одоо загнадаг ч юм уу альсгүй бол одоо хүчилдэггүй. Гол нь ингээд яриад учирлаад зөв тал, буруу тал, одоо ингэсний сайн тал, муу тал, миний охин юу гэж бодож байна ингэж байна. За чи нэг 2-3 хоног бод. Тэгээ хариугаа хэлээрэй энэ төр гээд ийм байжгаад ингээд одоо охин маань ингээд аавтайгаа бас ингээд хоол моол хийгээд ингээд фэйсбүүкээр хамт ороод тэгээд яхаар байхгүй би энэ охиныгоо нөгөө мультивитамин гин, бөөм витамин гин ингээд энэ охиныг би байнга одоо үнэрлэж ингээд тухайн одоо үнсэж үсийн ингээд толгойг нь үнэрлж яадаг байхгүй юу. Ягаад тэгэхээр монголчууд бол хүүхдээ их үнэрлдэг. За миний аав бол маш их үнэрлдэг байсан л да бид нарыг. Тэгээд аав ээж маань 11 хүүхэдтэй халуун одоо дотн тийм сайхан өнөр гэр бүл байсан юм аа. Тэгээд одоо бол 11 хүүхдүүд нөлдсөн л дээ. Тэгээд би бол айлын 8 дахь хүүхэд юм. За манай охин бол одоо айлын бага нь тий. Тэгээд охин маань одоохондоо бид тэдтэй ингээд сургуульд байж байгаа. Тэгээд хоёр их чинь сургуульд сурцсан. Одоо гадаадад сурж байгаа. Тэгээд аав ээжтэй хань болж тусалж одоо аав ээжтэй маш их энерги, маш их витамин өгдөг болохоор тэгээд бөөм витамин гэдэг нэртэй болцсон. Тэгээд одоо миний охин бол одоо бөөм витамин гэдэг одоо Монгол даяар алдартай болсон. За яагаад алдартай болсон гэхээр миний охины одоо юу хийдэг, яадаг талаар ингээд өрөөнд нь аав нь ороод хийсэн лайвыг 2,100,000 удаа үзсэн байгаа. Тэгэхээр Монголд сая 600,000 фэйсбүүкийн хэрэглэгч байдаг гэсэн. Тэгэхээр 2,100,000 гэдэг чинь одоо бүх хүмүүс үзээд дахин одоо бас үзчихээж одоо 2,100,000 хүрсэн юм байна лээ. Ингээд миний охин бол одоо ааваасаа илүү одоо Монголд одоо юу гэдгийг алдартай болсон юм шүү тий. Энд тэнд ингээд хүмүүстэй уулзахаар танаа витамин охин их хөөрхөн шүү, их даруухан шүү, их мундаг юм байна лээ. Та охинтойгоо их гоё харьцдаг юм байна лээ гэл ингээд хүмүүс ярьдаг. Бүр ингээд витамин охин гэдэг ингээд хэлдэг. Тэгээ одоо миний охин ч одоо витамин охин гэдэг ийм нэртэй болсон шүү тий. За тэгээ миний охин өөрийгөө танилцуул. Гэхдээ миний охин англи хэл дээр өөрийгөө танилцуулна шүү. За юу. За яриараа миний охин. За. Тийшээ хар. Hello, my name is Zinnerhin. I am 14 years old. I like to play volleyball, basketball, golf, and tennis.
For my free time, I like to bake. I like to cook and clean. I also like to draw and help my parents and family. За миний охин одоо саяхыгаа монгол хэл дээр хэл. За Самэт цаа намайг инэрхэн гүн далай гэдэг. тийшээ харж байгаа да. Би 14 настай. Би гольф, теннис, зураг их дуртай. Бас би аавчтай их тусалж дуртай. Туслах дуртай. Туслах дуртай. Бас миний хамгийн дуртай өнгө бол ногоо. Ягаад гэвэл ногоо гоё. Тэ миний охин бас би сакс волейбол тоглох дуртай гэж хэлсэн те. Хөл өмдөг те сая. Миний охин чинь бүжиглэх дуртай билүү? Би бүжиглэх дуртай. Миний охин за бүжиглэх дуртай гэдгийг англиар хэлчих. I like to dance and on Saturdays and Sundays I go to a dance class for 2 hours. Амралтын бүтсэн өдөрт би 2 цаг бүжиглэдэг. Тэ. Миний охин бол ингээд өөрөө ингээд бүжиг хийгээ сурцсан нөгөө нэг одоогийн хүүхдүүд чинь ингээд TikTok хийгээд идэм байна лээ л дээ. Тэгээд манай охин одоогоос баг 2 жилийн өмнө аав ээжтэй ингээд зарим нэг TikTok-о үзүүлдэг байсан л да. Тэгээд бүжгийн их авьяастай мундгийн битээр мэдсэн. Тэгээд манай охин сүүлийн хэдэн сар бас бүжгийн дугуйланд нэмж явж байгаа. Тий. Тэгээ манай охин бол юу л да биеийн тамир спортод их дуртай. Одоо саксныхаа юу гэдгийг сургуулийнхаа шигшээд явдаг. Хамгийн сайн одоо шилдэг тоглогчоор шалгарсан. Миний охин бол одоо би 6 дугаар тахаар би тимийн капитан байсан. Тий 6 дугаар ангид байхдаа ингээд нөгөө доод ангийнхаа өөрөөр хэлбэл бага ангийнхаа саксны багийн ахлагч байсан гэж байна те. Тэгээ миний охин чинь нөгөө MVP буюу Most Valuable Player өөрөөр хэлбэл одоо хамгийн үнэтэй тоглогч гэдэг нөгөө NBA-д шалгаруулдаг штэ. Тэрэн шиг одоо тим шалгаруулалтанд миний охин тэнцээ шалгарсан те. MVP авсан сургуулийнхаа. Тэгээ миний охин бол хэдийгээр бас одоо 13 настай 12 настай байсан ч гэсэн сургуулийнхаа одоо шигшээд тоглодог. Волейболоос тоглодог тий. Миний охин волейбол дуртай, сайн тоглоно, сакс сайн тоглоно миний охин. За миний охин бол одоо бүжиг сайн хийн. За тэгэхэд миний охин ч бас ном унших дуртай билүү? Тэрийг миний охин англи хэл дээр хэлээрэй. I like to read books. More specifically, I am very interested in Greek mythology, Roman mythology, Egyptian mythology, and Japanese mythology. I am also interested in history books, and when I was in 5th grade, I read a book called How They Croaked and talks about famous people in history and how they passed away. За миний охин ингээд ном ямар ном унших дуртай гэхээр ингээд одоо Грек, Ромын одоо тэр Японы одоо үлгэр те домгийг одоо их унших дуртай. Одоо мөн одоо тус орнуудын одоо түүхэн номонд их дуртай гэж миний охин бас ярьж байна. За тэгээд манай охин бас аав ээжтэй их тусалдаг. Ингээд аав ээж хэртэ өглөө босохоор ингээд битэрийн одоо цай өндөг одоо тэгэл хийх ёстой юмнуудыг ширээ энтрийг засаад гоё өглөөний цай аав ээж хэртэ бэлтгээд өгдөг. Тэгээд хичээлдээ бас их сайн. Миний охин тоондоо хэд зэрэг оноо авж байгаа үлээ. За яриад хараа. Англи хэл дээр яар миний охин. 95-аас 100 авдаг. Манай охин бол одоо тоондоо 95-аас 100 авдаг. Тэгээ би аль нэ математикийн ангид ордог. Бас математик дээр их сайн байна. Дугуйланд явдаг тий. Миний охин бол өөрөө тоонд бас гайгүй 80 авцаа авчдаг байсан. Тэгээ сүүлдээ би ер нь аава илүү сайн болмоор байна. Тэгээд ингээ математикийн дугуйланд явсан. Тэгээ одоо ингээд 95-аас 100 болчиход байгаа тийм миний охин. 2 жил явж байна. Тий 2 жил явж байгаа. Ер нь би одоо ингээд энд охиныгоо ингээд хажуудаас суулгачаад ингээд яриад байгаа нь одоо ямар очиртай гэхээр би хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв өнгөрөөгөөсөө юм их сураасаа одоо манай охиноос үлгэр жишээ аваасаа гэж хэлж байгаа. Манай охин бол үнэхээр одоо спортод их дуртай. Тэрийг бол одоо бас аав нь бас тэрийг их дэмжсэн байхгүй юу? Одоо ингээд би эднэр ингээд дандаа ингээд саксны одоо
секцэд аваачиж оруулдаг. Хүчээр шахав барах ор миний хүүхдүүд ор яв сур та нар зүгээр байгаад байна. Гэртээ ингээд уцаа маажаад ингээд идэвхгүй байгаад байна. Биеийн хөдөлгөөн одоо хүнд сайн, хүүхдэд сайн. Та нар заавал сур гэл ингээд хэдэн жилийн өмнө аав нь чамайг саксны секцэнд оруулж өглөө миний охин. Эхлээд 8 настай. Одоо миний охин 8 настай байхдаа саксны секцэнд орсон. Одоо ингээд миний охин ерөнхийдөө ингээд 4 жил одоо саксны секцэнд тасралтгүй явсан. Эрэгтэй хүүхдүүд. Тий. Тий. Тэгээд эрэгтэй хүүхдүүдтэй хамт ингээд охтууд ер нь баг явдггүй байхгүй. Тэгээ миний охин 3 охин маань гуруулаа ингээд хамт явсан. Тэгээд нөгөө эрэгтэй хүүхдүүдтэй хамт явдаг. Тэгээд надад их гомдлдог байсан. Ааваа ингээд дандаа эрэгтэй хүүхдүүд байна. Хувцас солиход хэцүү байна. Энэ эрэгтэй хүүхдүүд айгүй ширүүн тоглож байна. Тэгээд ганц ч эмэгтэй хүүхд байхгүй боли энтер гэж их шантарч ирсэн эднэр. Тэр үед нь бол миний хэлдэг ганц л юм байсан. Миний хүүхдүүд битгий шантар. Хамаагүй та нар яв сур наана бай. Эрэгтэй хүүхдүүдтэй тоглох тусам илүү сайн сурна гэж ингэж эднэрийгээ би хэлдэг. Ингэж араас нь ингэ түлхэж тэ та нар сур гэж тэ. Тэгээ энэ хүүхд биеийн тамир хийхэд бол одоо өөрөө хүмүүжил сурдаг. Багшийн үг сурдаг. Одоо юу гэдгийг хоцорж болохгүй. Дээр нэмэр хийх ёстой юмыг хийн. Тэгээд ачаал даадаг болдог байхгүй юу? Ачаал даадаг, чөлөө цагаа зөв өнгөрөөж сурдаг. Тийм учраас би хүүхдүүдэд заавалчгүй биеийн тамир хийлгэхийг одоо зүтгэж өөрөө зүтгэж үлгэрлж эднэрийгээ дагуулж хамт тоглож заавал одоо тэр юмд бол оруулдаг те. Волейболын секцэд бас явсан те миний охин. Секцэд явсан. За тэгээд ингээд ийм олон юмд явж байгаа хүүхд чинь бас тоондоо хоцроод байж магадгүй гэдээ бас тооны одоо ийм багш нар энэ төр одоо ингээд хичээл заадаг ийм газруудад бас охтуудаа оруулаад өгчин. Ер нь тэгээд сургуулийнхаа дараа бол миний хүүхдүүд заавалчгүй 1-2 ийм курс дугуйланд явж байгаа. Тэгээд бас хагас бүтэнцээ өдөрч гисэн явдаг те. Миний охтууд те. Тэгэхээр чи ерөөс энэ хүүхдүүдийг ингээд зүгээр суулгаад өөрсдөр нь ингээд цагийн хий өнгөрүүлээд болохгүй. Тийм учраас ерөөсөө би аль болохоор л эднэрийг зүгээр байлгахгүй санаатай ингээд багаас нь ингээд ерөөсөө 8 настайд нь саксны одоо дугуйланд оруулаад ингээд өнөөдрийг болтол зүтгэсэн юм байхгүй юу. Тэгээд энэ хүүхдүүд бүжиг хийж сурах хэрэгтэй. Тэгээ миний охин харин өөрөө 2 эгчин ч гэсэн бас бүжгийн дугуйланд явцгаагаа төгссөн. Тэг ингээд бүжгийн дугуйланг бол өөрөө сайн сурчихсан байгаа. Миний охин чинь усанд сэлж чадах үлээ. Усанд сэлж. Миний охин чаддаг шүү дээ, чи? Чадна гэтээ. Тэгээ яасан. Муу юм уу? Муу биш ээ миний охин тэг. Англиар хэл миний охин. Усанд би сэлж чадна. Тэгтээ муу гэдгээ. I like to swim but I'm very bad at it. Тэгэхээр ийм байхгүй юу? Миний охин болвол зөндөө юм сурсан. Би одоо охиноор их бахархдаг. I'm very proud of you. Би охиноор их бахархдаг гэж байгаа. Тэгээ миний охин бол англиар perfect. Өөрөөр хэлбэл англиар одоо төгс ярьдаг байхгүй юу? Айгүй их ном уншин, англиар чөлөөтэй бичин. Сургууль нь өөрөө олон улсын дунд сургууль гэдгээр нөгөө 60% дандаа нөгөө гадаад хүүхдүүд байдаг. 40% нь Монгол байх ийм ёстой юм байна л л. Тэгээд тэр олон гадаад хүүхдүүдэд их international ийм одоо юу гэдгийг олон улсын одоо дэлхийн одоо хүн болж төлөвшөж байгаа юм л да. Тэгээд би одоо ингээд охиныхоо өрөөг ингээ яагаад одоо та бүхэнд ингээд бас үзүүлсэн гэхээр те тэр бол өрөөндөө биш юм. Хамгийн гол нь миний охиныг ингээд хүмүүс бас нэг те үзээд хүүхдүүд үзээд үлгэр дуурайл аваасаа. Энэ манай одоо бөөм витамин гэдэг энэ охин бол те номд их дуртай, ном уншиж байна. Өөрөө номоо харуулсан. Биеийн тамир спортод дуртай. Ямар спортод хийж ямар амжилт хүргэснээ миний охин өөрөө үзүүлсэн тий. Дээр нэмээд миний охин бүжиг хийж чадна. Дээр нэмээд миний охин англиар сайн ярина. Дээр нэмээд миний охин хичээл номоо сайн хийдэг. Тоондоо сайн. Дээр нэмээд миний охин одоо аав ээжтэй их тусалдаг. Бас аав ээжтэй гоё хоол унд хийж өгдөг. Аав ээжийнхээ үгэнд сайн ордог. Аавынхаа хийгээсэй гэсэн юмнуудыг ингээ хийчдэг. Тий. Аавдаа их итгэдэг миний охин. Тэгээд аав ээжтэйгээ гэр бүлэрээ
цаг өнгөрөх их дуртай миний охин. Тэгээ миний охинд ийм сайн сайхан одоо чанарууд байгааг би бас ингээд хүүхдүүдэд харуулъя, аав ээж нь хараад хүүхдүүддээ үзүүлээд эдний охин, гүн далааган охин тий ингэж хичээж, чармааж, цагаа ингэж хий өнгөрөөхгүй маш их цаг зав зарцуулдаг шүү дээ эднэр. Тэгээд ийм одоо амжилтанд хүрж байгаа юм байна гэдгийг хүүхдүүд хараасаа, аав ээж хараасаа, эндээс үлгэр жишээ, дуурайлал аваасаа гэж ингэж бодож одоо тэр лайвыг зориуд ингэж хийсэн юм шүү. За би охтуудтай бол нэг л зүйлийг би шахдаггүй юм. Юу гэхээр би хөгжим сур одоо юу гэдгийг төгөлдөр хуур сур тэр энэ сур гэж би ерөөсө тэгдэггүй юм. Яг тэгэхээр тэрийг бол дараа нь сурчиж болно хүн. Манай хүүхдүүдэд одоо маш их тийм цаг зав бага байдаг болохоор дээр нэмээд хөгжим сургах гэхээр одоо энэ хүүхдүүд чинь хизээ найз нөхдөдтэйгээ байх уу, хизээ өөртөө чөлөөтэй цагтаа байх уу, тэр нь бараг байхгүй болчих гээд байдаг. Тийм учраас одоо би хүүхдүүдийг аль болохоор юм сурыг, юм одоо хийж залхуурахгүй байж ингэж сураасаа гэж боддtiin. Тэгээ бас миний хүүхдүүд ингэж сурж байгааг бас энэ Монголын хүүхдүүдтэй хэлий, үзүүлий, сураасаа, үлгэр жишээ аваасаа гэж ингэж одоо энэ лайвыг хийж байгаа юм шүү. Нэгдүгээр, хоёрдугаарт би бас нэг зүйлийг хэлье. Би хүүхдэд өөрөө их хайртай. Тэгээд би хүүхдийн мөнгийг санаачилж Монголын одоо сая гаруй хүүхэд одоо 15 жил хүүхдийн мөнгө авч байна. Тий. Энэ бол бас миний одоо Монголын ард түмэнд Монголын хүүхдүүдэд хийсэн нэг буянтай ажил гэж бодож би их баярлж явдсан шүү. Тэгээ миний хүүхдүүд бас тэр хүүхдийн мөнгөө нийлүүлж хагаад одоо бас өөртөө хэрэгтэй юмнууд энэ төр авдیں۔ Миний охин чинь гоё ундаг дугуй авсан штэ. Тэгээд би одоо монголчуудаа хэлэхэд те хэрвээ ингээ хүүхдийн мөнгө авч ийсэн хүүхдүүд байвал одоо би гүн далаа гэдэг хүн энэ хүүхдийн мөнгийг санаачилж та нарт бол өгүүлсэн юм шүү. Одоо энэ мөнгө маань 100 мянган төгрөг болчихсон байгаа шүү. Тэ энэ бол бас их мөнгө шүү. Тэ хэдийгээр ковид мовид гэдэг ингэсэн ч гэсэн одоо энэ 100 мянгаас бол ахаад энэ хүүхдийн мөнгө буухгүй шүү. Би буулгахгүй төлөө тэмцэнэ бас. За ингээд өнөөдөр бас ингээд манай бөөн битмийн охин бид хоёр та нартаа ингэж лайв хийлээ. Бөөн битмийн охиныг харъя гэсэн хүн зөндөө байсан болохоор би одоо фэнүүдэд нь одоо харуулж ингэж охиноо бас хамт лайв гэж гуйсан шүү. За ингээ миний охин өөрийнхөө найз нартаа баярлалаа, баяртай гэдгээ хэлээрэй. Баярлалаа, баяртай. Англиар. Goodbye. Thank you. Take care. За баярлалаа, баяртай бүгдээрээ сайхан амраарай.